тэгэхээр ч энэ чинь маш олон зүйлийг тогтворжуулчихж байгаа. Энэ 4-5 чинь бол тогтоосон хязгаарлалтууд үйлчлэхгүй байх гэдэг чинь над 30% ч үйлчлэхгүй байх гэсэн нэг тийм хардлагыг төрүүлээд байна л да. Дараа нь тэгээд жижиглэнгийн зах зээл рүү бусад бүтээгдэхүүн дээр орж ирэх магадaltaй. За, Орос ажилтнууд орж ирнэ гэж байна. Хичнээн хүн орж ирэх асуудал яригдчихэж байгаа юм бэ. За, тэгээд энэ бас нэг юм зөвхөн агаарын түлш биш гэсэн нэг заалт яваад байгаа. Монголын тал нь Оросын талын итгэмжлэгдсэн байгууллага Монгол Улсын аж ахуйн нэгжтэй байгуулсан гэрээний дагуу шаардлагатай хэмжээгээр газрын төсний бүтээгдэхүүн нийлүүлэхэд ижил төрлийн газрын төсний бүтээгдэхүүн нийлүүлж буй Монгол Улсын хуулийн этгээд болон 3 дахь улсын хуулийн этгээдэд тавьдаг нөхцлөөс дутуугүй таатай нөхцөлд үйл ажиллагаа явуулах боломжийг олгох энэ төр гэдэг. Энэ яг ямар төрлийн боломж олгох гэдэг гэдэг асуулт байна. За, тэгээд үн ер нь цаашд яаж тогтох юм бэ? За, мөн цаашид манай улс ер нь энэ Чингис хаан олон улсын бодол дээрээ жета түлш ашиглах дид. За, 3 номер хариулт. За, жаргалан гишүүний асуултанд дэмж хариулъя. Энэ төрөний тэр нөгөө дид үтцийн удирдах энэ төр гэдэг байгаа. Энэ бол нөгөө нэг энэ онгоцыг одоо цэнэглэхэд ашигладаг одоо талбайн дотор байрладаг гидрантын ийм систем байгаа. Энэ систем рүү одоо нөгөө оруулж ирсэн энэ хамтарсан компани оруулж ирсэн түлшээ одоо цэнэглэх, байрлуулах тэгээд хадгалах гэдэг энэ асуудлуудыг удирдах гэдэг логикоор энэ одоо дотор явж байгаа шүү гэдгийг бас дотор хэлье. За, гэрээр энэний ард дээр гэрээр орон тэр үедээ бид нар Оросын одоо холбооны улсын иргэд ажиллах асуудлыг ярина. Тэгэхээр энэ дээр яг одоо танд тоо хэлж чадахгүй байна. За, төрөний хамгийн сүүлд хэлсэн тэр давуу эрхэнтэр гэдэг энэ заалтууд бол мэдээж олон улсын одоо гэрээ хэлцээр дотор байдаг өгнүүд, байдаг заалтууд. За, мөн одоо Дэлхийн худалдааны байгууллагын одоо хяналтанд ор байдаг энэ олон улсын хэлцээрүүд дээр байдаг заалтуудыг